Сүүлд нь хейлний дүүгэж чадж байгаа бичлэг үзчихээд дүүгэж чадмаар санагдаад тааж манай дүүнер байдгүй. Тэгээд байгаар нь хичээг нэг чадаж үзье гэж бодоод. Надад ерөөсөө тийм ундаа ерөөсөө байсангүй. Тэгээд гэрт байгаагаас яг энэ кофений бүлэг аяг байсан. Тэгээд ч гэсэн кофе үнэртэлтэй юм чи кофе хийчихье. Мохо болохын тулд надад зөө сой соус вайн. Тэгээд нэг альтайхан том балгуулахын тулд усаа бүтэн буслахсангүй хав алуу болгосонгүй. За, та дүүдэд тосоолн заяа. За, би одоо энэ рекламыг хийчих юм бол бас мөнгө авах гэдэг аахгүй юу? Тэгээ та надад одоо ашиглуулна. Хамгийн гол нь яг одоо хитрүүлэн бүр амар стандарттай тийм байна гэдэг яг гоё тийм үнэр яг шүү заяа. Hi guys, за би одоо яг тэгшээ хамтаа энэ кофений хамтлагаа анх удаа хийх гэж байна. Тэгсээс сонсуулаад анхны реакшн авч байна. Гамбай. За. Баярлалаа. Тэгээд гоёлагаас танаач. Аха, гоё нөө. Гоё. Юу гэсэн үг наач зүгээр кофе штэ та. Чи өөрөө ямар нөөс харъя. Тэгээд адилхан зүгээр Хайманаа өнөөдөр хандлагын утгаар ястааны дээр ирсэн байна. Бүрээр итгээд. Тэгээд өнөөдөр яаж зүгээр бүрээр итгэлтэйгээд хандлагыг пранк дэгээ шийдсэн. Яаж пранк тохой гэхээр зөндөө бүрээр захиална. Гэхдээ үнийг нэг нугалж хүнээр нь хэлүүлэн дугаас астарийнхандаа ярьсан байгаа. Ууг нь урамшуултаа гал та. За маань дүү яхийг харцгаая. Яа, бүгд л амар амттай харагдах юм. Энэ гарлик чигнээс навчи. Тэгээд сүүч чигнээс навчи. Тэгээд криспи чигнээс наваад. Тэгээд жарпа патрон аваад. Тэгээд жарпа патроныг нэмүүлээд өндөг авчихсан тий. Тэгээд бас тийм. Аха, тийм нэмүүлээд авчи. Тэгээд дипломатик авахаар ундаа төмс өнгөө авсан тий. Тэгвэл за тань бахтай. Тэгвэл дипломатикаас нь бүр хоёрыг авчи. Гой сайдаад энэ. Тэг хөрснээс авч байсан тий. Сэрж авраг хөргөлжүүл тий. За эхлээд эднийг авчи дөө. Яасан бэ? За хэд болж байна? 450. За. Help me. 450 гэхээ таатай. Манай Астари Монголиа бол Өмнөд Америкийн франчайз компани. Тэгээд маш органик гэдгээр алдартай. Бүх зүйлээ яг шив шинээр нь хийж өгдөг. Тэгээд хасан бүтэн сайнд хямдрал зарласан байгаа юм билий. Бүргэр авах юм бол ундаа төмс нь өнгөө. Бүргэр бүрэгтэй дипломатик гэх бүргэр. Тэгээд дипломатик бүргэр нь бүр өндөөний мүүлж болдог, сэр нэмүүлж болдог, бүр дураараа дөргиж болдог бүргэр. Тэгэхээр та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрээ. Бүргэрний хувьд бол маш дангаар том, тэгээд дээрээс намттай, тэгээд махан хүртэл айгуу чанартай, органик гэмээр бүргэртэй